Азийн хөгжлийн банкны хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэвшлүүлэх төслийн хүрээнд 2020 оны 12 сард одоо 160 м2 талбай бүхий өвлийн хүлэмжийг одоо хүлээж авсан, ашиглалтанд оруулж авсан. За бид бүхэн багш ажилчдынхаа тусламжтайгаар хэдийгээр ковид цар тахлын хүнхц үе байсан боловч халдвар хариуц зэргийн дэглэмээ бариад багш нар маань бид бүхэн одоо хөрсжүүлэлтээ хийгээд бэлэн болгоод сая 2021 оны 1 сарын 9-нд анхныхаа тариалтыг хийсэн. Тэгээ анхныхаа тариалтыг хийгээд энд бууцаа, юуцаа, тэгээд салаатны навч, салтан байцаа зэрэг одоо анхны ногоонуудаа хийж туршиж тарж оруулсан. Тэгээ 2021 оны 2 сарын 17-ны өдрөө шинэ 15-ны бэлэгцээ өдөр одоо бүгдээ анхныхаа ургацыг хурааж авсан. Ховд аймагт бол анхны өвлийн хүлэмжийг одоо нэг талаараа бид бүхэн ашиглалтанд оруулаад туршаад үзлээ. Ховд аймгийнхаа сургуулийнхаа анхны ургацын дээжийг бас амжилттай сайхан ургуулж тарж авсандаа баяртай байна. Одоо хоёр дахь ээлжийнхаа тариалтыг хийх гэж байна. Энэ хоёр дахь ээлжийн тариалтанд багш нар маань өөрсдөө одоо өсөлгөө хийсэн байгаа. Бид бүхэн одоо манай багш нарын одоо бидэнд хийж мэдээлснээр амар гранат буюу амар жимсэдэг шүү дээ. Үзээлцгэн, за тэгэл хулуу, одоо улаан, луван, мөн босод одоо цэцгийн төрлийн урмлуудыг одоо суулгаж, тарж, туршиж ургуулахаар бэлэн болоод байгаа. Өнөөдөр манай багш нар маань бүх ургац сургаалтаа хийсэн учраас дараагийнхаа курсыг одоо бэлтэж байгаа. Тэгээд ирэх 7 хоногт бол одоо дахиад суулгаад эхэлнэ. Тэгээд энэ их дөрвөн хугацаанд, богино хугацаанд ургадаг юм байна. Тэгээд эхний 1 сарын 9-нд тариад 2 сарын 17-нд бид нар сар гараад 45 хоногийн дотор хураах тарчиж байгаа. Тэгээд элдв бордоог, эко, тэгээд тийм сайхан шин ногоо. Цаашлаа тэрөө бид нар бүгдээр туршаад илүү сайхан боломжтой хүүхдүүд маань энэ төсөл өөрөө хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэвшлүүлэх. Дээр нь энэ хүлэмж баригдсан манай 60 тонны зойр баригдсан. Одоо бид нар дараа 102 хүлэмжийг одоо жимснийхаа талбай дээр одоо барьж ашиглалтанд оруулаад туршилт хийхээр байгаа. Тэгэхээр нэгдүгээр одоо залуу тариаланчдыг дэмжих. Одоо энэ тариаланчдыг одоо залуу тариаланчид манай сургуулиас төгсөж байгаа төгсөгчдийг одоо шинэ ур чадвар сургах, цаашлаад аймаг оронд бид бүхэн хэрвээ өөрсдөө ингээд анхдагч нь болоод цаашаа үргэлжлээд олон тариаланч өвлийн хүлэмж хийгээд ажилуулад эхлүүл ховдчууд маань ховдынхан бүгдээрээ одоо энэ тэндээс янз бүрийн ногоо авчрахгүйгээр эндээ тариад шинэ ургамлаар, шинэ эко ургамлаар одоо өөрсдөө хангаад авах болцоотой юм байна гэдгийг одоо манай багш нар харууллаа. Тэгэхээр өвлийн үлрэлт тариалалт хийгээд өвлийн үлрэлт ургац авчих боломж бас орон нутгад байна гэдгийг бас эндээс харж болчих. За үүнийг өргөжүүлэх тийм ээ. За бусдад одоо туршлага болгоод нэвтрүүлэх ийм боломж бололцоо төслийн хүрээнд бий юу? За яг төслийн хүрээнд байгаагүй, ер нь байгаа байх та. Сайн мэдгүй. Энэ хүнс хөдөө аж ахуйн газраар дамжиж хүлэмж ирдэг. Энэ хүлэмжийг одоо бага шаардлага хангасан тариаланчдад бага хувийн одоо урт хугацааны зээлээр олгодог гэж би сонсож байсан. Тэгэхээр хэрвээ хүмүүс хүсээд ингээд тариална гэх юм бол мэдээж хүн өөрөө хүсээ сонирхоод эхлүүл гарцсан байх бах. Манай сургуулийн хувьд бол одоо тэр болгоно бид нар ингээд хүлэмж ажилуулна өөрсдөө ингээд тариа тарьдаг гэх хүрээдрүүл бид нар сургаад эсвэл багш нараараа зөвлөгөө өгүүлээд газар дээр нь очиод дэмжиж ингээд өгөх бүрэн боломжтой.